Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь иргэний ёс зүйн боловсрол хичээлийг заах болно. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол малаа хайрлан хамгаалдаг ёс заншлаас суралцгаая гэсэн хичээл байна. За хичээл эхлэхээс өмнө дэлгэцэндээ ойртон суугаад хичээлдээ анхаарлаа хандуулна уу. За монголчуудын хувьд мал гэхээр хонь, ямаа, үхэр, адуу, тэмээг хэлдэг бөгөөд энэ 5 хошуу малаа 5 эрдэн хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн юм уламжлалтай. За ингээд багш танараас нэг асуулт асууя. За асуултаа анхааралтай ажиллаарай. Эрт цагаас 5 хошуу мал нь монголчуудын бүхэл хэрэгцээг хангаж ирсэн. Тэгвэл ямар хэрэгцээг хангаж ирснийг нэрлэнэ үү гэж. За та бүхэн жоохон хэдэн секунд бодоорой. За дараа нь тэгээд багшийнхаа хариулттай таарж гин үгүй юг шалгаад үзээрэй. За одоо хариултаа тулгаад үзье. За хариулт доор нь гарч ирсэн байна. Монголчууд адуу тэмээ үхрийг унлаг ашлаганд за мөн 5 төрлийн малын сүүгээр олон янзын хоол хүнс бэлддэг. За бас махыг нь хүнсэнд хэрэглэдэг. Арьсноосоор нь дээл хувцас хийхээс эхлүүлээд өснөөсоор нь эсхий хийж гэрээ бүрдэг. За тэгэхээр монголчуудын хувьд бол 5 хошуу мал ахуй амьдралынхан хамгийн сашгүй ийм зүйл болох нэ. За ингээд ахуй амьдралд нь хамгийн их тус нэмэр болдог 5 хошуу малаа жилийн 4 улиралд хэрхэн адуулж маллаж ирсэн уламжлалаас товчхон танилцуулъя. Эхлээд зуны улиралд. За зуны улирал бол монголчуудын хувьд хамгийн өргөн дэлгэр сайхан улирал. За энэ улиралд айл сахалтаараа айлсан бууж, морио уралдуулж, за найр наадмаа хийж, за мөн цагаан эдээгээ бэлтгэдэг ийм улирал. За энэ үед бол малын тарга тэвэрэг бол тэгш сайхан байдаг ийм улирал. За дараагийнх нь бол намар. Өвлийн улирлыг өнтөөд авахын тулд бол хатан тэжээлээ бэлтгэдэг ийм ажил бол эхэлдэг. За хэн хадлан сайн авна? За тэр малчин бол өвлийг өнтөөд авна гэсэн монголчуудын дунд бол яриа байдаг. За дараа нь өвлийн улирал. За өвлийн улиралд бол монголчууд өвлжөө бууцандаа буусан байдаг. Монголчуудын өвлжөө бууцны хувьд бол уулын ингэр нөмөр газрыг бараадуулж бол өвлжөөгөө барьдаг. За мөн малынхаа хашаа сарвчийг мод, чулуу, за мөн малын өтөг бууцаа ашиглаж бариад бод болон бог малаар нь ялгаж хашаалдаг ийм монгол ухаан байна. За мөн малын өтөг бууцыг хатгаж өрж хатаагаад дараа жилийнхээ түлшинд хэрэгэлдэг ийм монгол ухаан байдаг. Хаврын улирал бол монголчуудын хувьд бас нэгэн том ажлын улирал юм. Яагаад гэвэл энэ улиралд мал төлөлт гэж том ажил эхэлдэг. За энэ үед бүх малчны анхаарал бол 5 хошуу малынхаа төлийг хэрхэн эсэм мэнд боожуулах вэ гэдэг дээр төвлөрч байдаг юм аа. За хүүхдүүд та бүхэн гэртээ 5 хошуу малаа эсэм мэнд боожуулах монгол ухааныг судалж бас бие биендээ танилцуулга хийхэд бэлтгэж ирээрэй. За дараагийн хэсэг монголчуудын малаа хайрлаж хамгаалах ёс заншлаас багш нь хэдэн ёс заншлыг бол дурдж өгье. За бэлчээрт яваа мал сүргийн урдуур буюу дундууран гарахыг цээрлэнэ. Яагаад гэвэл тав тухтай эдээжлэгтэн саад болохгүйг хичээж байгаа хэрэг. Хэвтэрт байгаа мал сүргээ үргээж цочоохыг цээрлдэг. За мөн малаа хөндлөхийн үүднээс малынхаа тоног хэрэгсэл болох морины хазаар, ногт, эмээл, уурга зэрэг дээгүүр алхах гიშгийг тун ихэд цээрлэж болгоомжилдаг. За энэ нэмэт олон сайхан ёс заншил байдаг бөгөөд малтай догшин ширүүн харьцвал малын заяа гомдно гэж үздэг. За тэгэхээр монголчуудын амин сүнс болсон малаа хайрлах арга ухаан давхар байгаль ихтэлгийг хайрлах ухаантайгаа нэгт холбоотой болоод явдаг. За жишээлх юм бол монгол малчны хувьд бол бэлчээр нутаг бол хамгийн чухал зүйл. Малын бэлчээр өвсгүй тарчиг байх юм бол мал тарга тэвэрэг муу авч тухайн малчны амьдрал ахуйнд сөргөөр нөлөөлнө гэсэн үг шүү дээ. За тэгэхээр монголчууд ийм учраас бэлчээр нутгаа бол маш их хайрладаг. За жишээлх юм бол
нүүгээд явсан одоо гэрийнхээ буурийг сайхан цэвэрлээд нүүдэг. За газар атгсан гацсыг суулж авахдаа заавал буцааж одоо шороогоор булдаг. За гих мэт. За ингээд газар шороогоо хөрш шороогоо хайрлахаас гадна усаа хайрлах, ан амьтнаа хайрлах, ургамлаа хайрлах зэрэг Монгол ухаануудтай малаа хайрлах Монгол ухаан бол сашгүй холбоотой байдаг. Гэрийн даалгавраа тэмдэглээд аваар хөвгтүүдээ монголчуудын байгалаа хайрлаж хамгаалж ирсэн уламжлалаас судалж бие биендээ танилцуулахад бэлтгэж ирээрээ. За ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Баяртай хөвгтүүдээ.